За яг одоо би нэг 10 төрлийн хоол идэж байгаа. Бараг 12 хүний хоолыг идэж. Тэгээ ганцаараа барахгүй учраас инхээдэг тэргүүтээ найзуудаа дуудсан одоо хэдүүгээр ирсэн байна. Харах гэдэг л да. Яг хаана идэж байгаа гэхээр би нөгөө энэ паркийн зүүн талд натурын замд байдаг Солонгос холны Юна гэдэг ресторан байдаг шүү дээ. Тийшээ орж одоо хоол идэж байгаа юм л да. Ямар учиртай гэхээр одоо сайхан намар цаг болсон байна. Намар бол урлаг, бус нь уйлрал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр намрын тэм шинжилсэн меню гаргасан байгаа Юнагийн. Тэгэхээр тэр шинэ хоолнуудын одоо шинэ менюнд байгаа тэр шинэ хоолыг нь яг идээд та бүхэнд яг ямар амттайг нь би яг чин сэтгэлээсээ хэлэх болно. Зааварсан хоолнуудаа ингээд ширээн дээр өөрчлөө. За тэгээд найзууд маань чирчиж инхээдэг бол хамгийн түрүүнд ирлээ. За сайхан эцсийн хөөцөө. За хамгийн эхлээд хэдүүлээ юунаас амсаа. Энэ тойгны шүл тэгээд үхрийн өвчүүний махтай. Энэ тойгны шүлийг нь болохоор 72 цаг бусгаж гаргаж авсан. Тэгээд ийм сайхан цагаан шүл гарч байна. За энэс хэдүүл амсгаа. За. За өвчүүний махыг хараа. Ингээд өөх мах нь ингээд гоё алдалцсан. Ямар гайхалтай. Ингээд өвчүүний мах ягаа сайн гэдэг мэдгүй. Өвчүүч нөгөө яг хоёр мөчнийх нь яг урд байдаг нэг хамгийн доотлын нэг энэ хэсэг мах штэ. Тэгээ нөгөө байнга ингээд нөгөө тэр чи хөдөлгөөнтэй яг хэсэг нь баггүй булчин хэсэг нь гол нь өвчүүний маханд хамгийн чухал юмнууд нь байгаа нь хамгийн гол нь коллаген. Тэр нь одоо мэдээж энэ биеийн хамгийн сайн нөгөө ялангуяа эмэгтэйд өсмөсөн дамжиг тий багшаа үс хомос идэж их гоё болдог шүү дээ. Тэгээд дээрэс нь үхрийн маханд ч нөгөө төмөр их ордог учраас төмөр чинь энэ ч нөгөө бид нар хоолоор дамжаад ингээд цуснд нэвчээд цусыг төлжүүлнэ. Тэр цус багтаа босоод үхрийн мах маш их хийж авч байгаа. Дээрэс нь ер нь ялангуяа тамирчин хүмүүс өвчүүний махад нэр чинь их идэх хэрэгтэй. Энэ чинь нөгөө тийм хүнд хөдөлмөр хийдэг яг биеийн хүчний хөдөлмөр хийдэг тамирчин хүмүүс тийм төсвөр төвчээр маш их бий болдог байна. Тэгээд ялангуяа өвлийн цагт хүүтэй цагт бид нарт их хэрэгтэй. Тэгээ энэ чинь тойгны кальцийн явах та. Тэгэхээр чи нөгөө үе мөчний өвчтэй хүмүүс ялангуяа те энэ тойгны шүл идэр гих уу хэрэгтэй шүү дээ. Тэр чинь одоо энэ нөгөө желатин маягийн болчих шүү дээ. Энэ чинь биений бидэнд ороод энэ мөгөөс идэр бүрхдэг байхгүй. Тэгээ хамгаалдаг. За зулаа. Хэдүүлээ одоо энэ өөр шүл. Булууны ясны шүл. Тэгээ нэмэх нь үхрийн цул мах байгаа. Тэгээд нэмэх нь нөгөө өвчүүний махас байгаа. Тэгэхээр түрүүнийхээс хэр ялгаатай юм бэ? Гэтэ тэр солонгос хоол ер нь энэ дэлхийд алдартай болох тэр жангун киност үнэхээр нөлөөсөн тийм. Амар байдаг юм шиг. Тэ. Нөгөө түрүүнийхээс бүр тэгс өөр амттай юм. Болон дотор нь адилхан өвчүүний мах хүмүүртлээ амтны шалгав. Тийм ээ. Ямар вэ? Тийм ээ. Өвчүүний махны чинь 20% нь уурга, 20% натаар өөхөд. Тийм. Тэгээ энэ нөгөө өөх бид нар юунд хэрэгтэй гэр тархинд хэрэгтэй. Сэтгэл хөдлөлт. Хантим. Солонгос нэг гоё панчан үтэй. Маш их юм идчихээ тийм югдөг ч юм даа нэг баян тансаг мэдэрч тийм ингээд хоол идж байгаа. Нэг тийм өргөн сонголттой баяжсан юм шиг мэдэрч байгаа. Турах чам хүмүүс ингээд чи одоо турах хэрэгтэй шүү дээ. Нэг юм юу вэ? Манай ихэти маа нөгөө сонсогч нар маань бодит биш үү гэж боддог байсан. Миний төсөөлийн найз гээд уул нэг жинхэнэ бодиттой юм байна. Тэгээ ингээд ихтэй хэлэхэд миний найз жоохон тур. Гэтэ би чам нэг арга зааж өгöd. Дэлхийн нийтэд хамгийн шилжирсэн нөгөө шалгарсан арга. Тэр нь савхаар идэх. Савхаар идэх турахад аймаг хэрэгтэй гэж байна. Яг зөвхөн савхаар идэхээр ингээд нэг удаан иддэг. Энэ хардбас зэрэгээр болохоор нэг дор ингээд маш их иддэг. Тэгээд удаан иднэ гэдэг чинь хүн ингээд идчихэж штэ. Тэгээ идчих байхдаа ер нь ингээд тархинд аль хэдийн эзэндээ чи цацсан шүү. Тэ цацсан одоо ер нь болно гэдэг төхөө ирчт юм байна л да. Тэр төхөө ирээг багт бид нар маш их идчихдэг юм. Хардбас зэрэгээр идэхээр савхаар идэхээр харин тэгдэг. Арай бага гэсэн мөртөө удаан иддэг. За зулаа. Энэ болохоор кальбижим гэдэг чинь нөгөө юу штэ. Үхрийн ингээд нөгөө хавирыг ингээд тасцсан байдаг штэ. Энэ болохоор хаан кальбижим гэдэг. Үхрийн хавирга нь уртаараа байгаа гэсэн би гэдэг одоо яг гаргаж ирж харуулъя. За. За хэр том хавирга гарч ирсэн. Вау.
За энийг би нэг соёлтой моёлт болох гэж яг гараар л зулгаач юмсан. Янз бүр харагдаж байна. Энэ одоо 3 дахь өглөө мацаа 3 дахь. 3 дахь бол тий. Хаан калбит юм гэдэг байна. Ямар энэ баг 10 жил болсон үгүй. Ороо шууд хайлж шít. Ямар гоё. Гол тийм. Гэтэ нэг яг нэг чансан махыг гараараа барьж чадахгүй байдаг тийм. Тэгжээд нэг хэцүү юм байна. Монголчууд тийм ингээд одоо энэ чинь ингээд сэрэ мэрэ ингээд нэг ингэж үндэж идэх юм. Чансан мах идэг юм шиг. Тэгээ ер нь ястай мах илүү амттай байдаг шүү. Яг үнэ. Ястай. Яг. Мөөг шүү дээ. Би бол бүр мөөг маш дуртай. 90 оноос өмнө ч юм байна. Бид нар нөгөө тэгээд хэлээ сурч тээ. Энараа ингээд шууд ингээд гой салж байгаа цаа. Савхэл. Ийм бай. Ингээд шууд салж. Энэ энэ ч мөөг үстэй. Доор нь. За энэ дотор нь бас ийм мөөг байгаа маань ер нь юу вэ? Өөр юу вэ? Би мөөгийн түүх гэдэг байгаа шүү дээ. Ихэд ихэдээс өмнө мөөгийн дэс. Ихэд ч надтай адилхан бас мөөгийн дэс. Энэ бодлогын гоё нэрээ. Ямар гоё. Зүгээр Антонууд нь гоё амттай. Нөө мөөгийн тасарсан шүү дээ. хайчих тустай. Тэ. Хатан нөгөө нам хийсэн зочроос юм шиг. Тэ. Тэгээ бүгд нэг гоё нийлээд таалж тавцаад. Зөөлөн. Тэ. Хашаа ихэд илүү болсон.